Зя. Хэрвээ надаас нэг хүн орчин цагийн хамгийн шилдэг спорт аним юу гэж асуувал би гарцаагүй Haikyuu Blue Lock гэж хариулах байсан. Тэр тусмаа Blue Lock. Энэ анимын тухай ярихын тулд их үзэр болох мангаг нь ярих хэрэгтэй гэж бодож байна. Юуны төрөнд энэ анимын мангаг анх 2018 оны 8 сарын 1-нд зохиолч Muneyuki Kaneshiro зураач Yusuke Nomura хөгжүүлж буюу бүтээж анх уншигчдын хүртэл болгосон байдаг. 4 жилийн дараа буюу 2022 оны 10 сард 8-bit студ анимыг болгон үзэгчдийн хүртэл болгосон бай. Тэгэхдээ энэ анимын гол сэдв нь Isagi Yoichi гэхүү өөрийн хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд хичээж хожигдож суралцаж бүтлгүүдсэн ч эцэстээ ялж эхэлж зорилгодоо багаар алхамаар ойртож байгааг харуулдаг. Team Tom сэдвийн хүрээнд Team Tom сэдвийг харуулах зуртай гайхалтай авьяастай чадвартай дөрүүдийг харуулж мөн тэр дөрүүдийн өсөлт дэвшилт ололт амжилтыг харуулдаг. Мөн чанартай гайхалтай зураглал дэлгэцний ард явах дуунууд дүрийн дизайн мөн урвалд ороход өөрөө төрслөлтэй болдог нүднүүд гээд эдэрийг дурдахгүйгээр Blue Lock төсөөлхийн аргагүй шүү дээ. Жишээ нь энэ миний харчлаа нүдэн битэн яа гэдэг юм бэ? Нүднээс нь бараг гал унж манад чатлаа штэ бараг. Зя. Бичлэгнийхээ гол сэдвээр орцгоё. Гол сэдвүүдэд орохын өмнө энэ бол зөвхөн миний гаргасан жагсаалт гэдгийг мэдэгдээ. Таны гаргасан жагсаалттай зөрж байвал тэрийг ер нь ил бололгүйгээр дотор хадгалаарай гэж хүсье. Яг энэ топ 5 довтлагчийн 5 дугаар байранд Barrow Shoei. Цувралын туршид гардаг хамгийн эготой дүр гэж хэлэхэд буруудахгүй ба талбайн хаан гэж нэрлэгддэг тэрээр цавчлалтай залалтанд мэргэжлийн ба Season 2-д Японы U20-ийн эсрэг гол оруулсан 4 хүний нэг бөгөөд биеийн чадвар, тесрэлт, авьяас гэх хүчин зүйлсийн нөлөөнд энэ жагсаалтад орсон тоглогч юм. Жагсаалтын 4-р байранд Shido Yuuse орж ирж байна. Голын төлөө амиа өгөхөс босхгүй тэрээр Itoshi Sai гэх гол завсны ачаар бүтсэн нэгэсэндөө мангас ба урлын туршид Itoshi ирэнтэй муудалдсан цар ганц дүр ба мөн тэрээр Itoshi ирийн Sai-г гүйцэхээр гол завьяастай нэг юм. Мөн түүний чадвар болох хаанаас ч ямар өнцгөөс гол оруулах чадвар авьяас нь түүнийг мөн л гайхалтай тоглогчд нэг болгож байгаа юм. За жагсаалтын 3 дугаар байранд Nagi Seishiro. Хамгийн их авьяастай залуу гэх очтой тэрээр энэ цувралд өөрийнхөө чадварыг хангалттай сайн харуулсан ба түүний бал контрол буюу бөмбөг удирдалт, финиш буюу төгсгөл хийлгээд бүх зүйл нь төгс бөгөөд Японы U20 эсрэг анхны голыг оруулсан тэр дундаа хурган од бодоод амжсан дүр юм. Түүний энэ их авьяас ур чадвар нь энэ байрны 3 дугаар байранд орох гол төлхүүр болсон юм. 2 дугаар байранд цувралын гол дүр Isagi Yoichi. Egoist гэж нэрлэгддэг тэрээр Японы U20-ийн эсрэг шийдвэрлэх голыг оруулсан ба Ego Jinpachiгийн бүтээсэн хамгийн төгс буюу аюултай Egoist. Түүний чадвар нь бүх тоглогчдод чадварт дасан зохицох ба мөн өөрийн нүд болон тархины ачаар талбайг удирдах бүх өнцгөөс харж гол өндөртөх гэсэн чадвараархаа ачаар бусдыгаа голын зүгт хөдөлгөж чаддаг. Түүний өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэй толгорсон ч ялагдсан ч бууж өгөлгүйгээр хичээж ялалтанд төрж багаар өөрийн зорилго болгох дэлхийн номер 1 довтлогч болно гэсэн зорилгодоо ойртож байгаа тэрээр энэ цувралын туршид гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг юм. Жагсаалтын 1-р байранд Itoshi Rin. Itoshi Sai гэх гоц авьяасны төрсөн дүү болох тэрээр ахтайгаа адил мундаг тоглогч ба Blue Lock-ийн хамгийн өндөр түвшний тоглогч биеийн ур чадвар, техник, төгсгөл хийлт, тоглолт унших чадвар гэдэг бүх зүйл дээрээ тэмцвэртэй ба маш сайн тэгш тоглогч бөгөөд Isagi хүртэл Ринийг давж гарахын тулд маш их ур чадвар хэрэгтэй байсныг бидэнд маш тодор харуулдаг шүү дээ. За тэгээд миний гаргасан жигсаалт нэг иймэрхүү байна. Тэгээд таны хувьд хамгийн шилдэг тоглогч юм бэ? Коммент хэсэгтүүлгээрэй. Тэгээд хэрвээ энэ бичлэг нэг лайк өрөвөл дараагийн бичлэгт Blue Lock төслийн хамгийн шилдэг 5 тоглогч гэсэн бичлэг хийж бас болон заяа. Тэгээд энэ бичлэгийг хүсэж байвал тэгээд та нар маань лайк болон subscribe дараад коммент сэтгэлдлүүдэд үлдээгээд яваарай. Тэгээд та нарын хандлт сэтгэл тэгээд сайн байвал ер нь бичлэгээр бөмбөгдөн шүү. Тэгээд ойрд бичлэг хийгээд гүнээ хөлзөл өчье тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.